За мөн өнөөдөр төрийн ордонд үйл явдал өрнөн байгаа. Тэгэхээр өнөөдөр өглөө Монгол улсын гамшигын эрсдлийн удирдлагын тогтолцооны шинтгэл нэртэй бодлогын хэлэлцүүлэг болсон. За одоо үргэлжилж байгаа. Тэгэхээр төрийн ордонд болж байгаа энэ хурлын талаарх дэрэнгүү мэдээллийг бид Алтан гэрэлтэй холбогдож авах гэж байна. Баярлалаа. Төрийн ордонд одоо гамшигын эрсдлийг бууруулах удирдлагын тогтолцоог сайжруулахтай холбоотой хэлэлцүүлэг болж байна. За хэлэлцүүлгийг Шадар сайдын ажлын алба болон онцгой байдлын ерөнхий газар мөн Эсвэн үндэсний байгууллагын суурь хэрэглэгчийн газар Монголын улаан загалмай нийгмийн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. За манай улсын хувьд 2003 оны үед гамшигаас хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж хууль гаргаж байсан. За тухайн үеэс хойш хэд удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. За харин 2017 оны 2 дугаар сард гамшигаас хамгаалах тухай хууль шинжилэн найруулад байгаа юм. За ер нь бол олон улсын одоо баримт бичгүүдийн үзэл санаанд нийцүүлж одоо гамшигаас хамгаалах хуулийг шинжилсэн тодорхой эрх зүйн шин зохицуултуудыг хийсэн гэж одоо талууд тайлбарлаж байгаа. За цаашдаа талуудын хүлээг хариуцлага эрх зүйн орчин тодорхой болсон. Ер нь бол одоо гамшигаас хамгаалах эрсдлийг бууруулах удирдлагын тогтолцоог сайжруулах хүрээнд хэд хэдэн чиглэл зайлшгүй анхаарах ёстой гэж яригдж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны экологийн тэнцвэр байдлын хавтал, хотчлт, нийгмийн хөгжил, хүн амын хэд төвлөрлийн нөлөөгөөр гамшигын аюулын тоо давтамж, хамрах цар хүрээ, тэдгээрийн нийгэм эдийн засаг боловсруулах, хохирол, сөрөг үр дагавар улам өсөж байгаа энэ үед гамшигын эрсдлийг бууруулах эрхэм улсны шинжлэх нь бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болж байгаамаа. Дэлхийн улс орнууд эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс тогтвортой хөгжил, гамшигын эрсдлийн удирдлагын тогтоон шилжиж байгаа өнөө цагт нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг үндэслэн альва гамшиг, Ослоос урьдчилан сэргийлэх, улмаар хүний амь нас, нийгэм эдийн засаг тусарч болзошгүй хохиртыг бууруулах, хор хөнөөдийг цаг алдалгүй ойлгох замаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад анхаарч байх нь бидний нэн тэргүүний зорилго байна. Манай оронд уур амьсгалын үйлчлэлийн үр дагавар нь гол горих, нуур цөөрөн, хатаж хэргэх, мөнгө тэрдэх, мөсцөл хайлах, зуны хит их хавалт, хуурайшны улмаас хөлс бэлчээр дороотож цөлдөх, ой мод, түм, өвчин хортон шавжинд өвтөх, байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэх байдлаар илэрхийлж байна. Тухайлбал агаарын жилийн дундаж температур сүүлийн 70 гаруй жилд дэлхийн дунджаас 3 дахин нэмэгдэж, хурд хүнсний улирлын хэмжээ өөрчлөгдөн ууршилтж ихсэж байна. Улсын хурлын 2016 оны 19 дугаар тогтоолоор нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, экосистем гэсэн тогтвортой хөгжлийн үндсэн 3 багмыг харилцан хамааралтанд авч үзэн тэнцвэртэйгээр хөгжих тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримтчиг баталсан. Уг баримт бичгийн хүрээнд 2030 он гэхэд ядуу хэмжээ байдал руу иргэдийн гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх, уур амьсгалын холбоотой онцгой нөхцөл, эдийн засаг, нийгэм, байгаль орчны гамшиг, аюул дуртах нэмэлт байдлыг бууруулах, өлсгөлөн зогсоож хүнсний аюулгүй байдлыг хангах, хичээллэг чанарыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой өсөлтийг хөхүүлэн дэмжих, гамшигаас урьдчилан сэргийлэх, болцсошгүй эрсдлийг үнэлэх, тоотох, үүнд үндэслэн хүн амын зорилттой бүлгүүд болох хүүхэд эмгэгчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмадуудын гамшигын эрсдлийг бууруулах зэрэг зорилтыг төвшүүлэн тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. За цаашдаа энэ олон улсын одоо нэгдэж орсон энэ томоохон бичиг баримтууд байгаа. За жишээлбэл гамшигын эрсдлийг бууруулах Синдан баримт бичиг гээд 2030 он хүртэл хэрэгжих баримт бичиг. Дээрээс нь Парисын гэрээгээ та бүхэн нуур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ийм томоохон баримт бичиг байна. За дээрээс нь дэлхийн доктортой хөгжлийн одоо бодлогын үзэл баримтлал гэсэн ийм 3 бичиг баримтын хүрээнд өнөөдөр Монгол улс бол гамшигаас хамгаалах одоо үйл ажиллагаа, гамшигын эрсдлийг бууруулах, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд шилжиж байгаа. Ийм одоо шинжилгээ үед энэ хурлыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр зорилго бол өнөөдөр бид нарууд олон улсын бодлогын баримт бичиг болон дотооддоо хэрэгжүүлж байгаа гамшигын эрсдлийг бууруулах, гамшигаас хамгаалах үйл ажиллагааг салбар дундаа хэрхэн зохицуулах вэ? За цаашдаа олон нийтийн тэн дундаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшил, олон улсын байгууллагууд, за иргэд, сайн дурхны оролцоог хэрхэн энэ дээр татан оролцуулах уу? Тэдгээрийн хоорондох удирдлагын тогтолцоог хэрхэн одоо сайжруулах уу? За дээрэс нь хэрэгжүүлж байгаа салбар дундын бодлогуудыг хэрхэн хоорондоо уялдаад байгаа гэдэг асуудлыг одоо гол зорилго болгон энэ одоо өнөөдөр хэлцүүлгийг зохион байгуулж байгаа.